Сайн оюутнуудаа өвлийн амралтын аяж тухтай сайхан өнгөрөв үү? 2025-аас 26 оны хичээлийн жилийн 2 дугаар хагас буюу энэ семестрт бид бүгд хамтдаа лабораторийн чанарын хяналт гэсэн хичээлийг лекц танхим хослсон 32 цагийн лекц 96 цагийн дадлах хичээлийг орноо. Эхний лекцийн хүрээнд шинжилгээний дусал бүр үнэн гөгүүлэн шилэн дээр амьдралын нууц тодорно тоон дундаас оншийн зам гэрэлтэн тус лаборатори итгэлийн үндэс болно гэсэн ишлэлээр лекцээ эхэлж байна. Онш зүйн лабораторийн чанарын баталгааны арга зүй, чанарын тодорхойлолт, үр ашиг гэсэн сэдвээр бүгдээрээ хамтдаа ярилцаж ойлголт авъя. Зорилго нь чанарын баталгааны тодорхойлолт, зарчмуудыг ойлгох, онш зүйн лабораторийн үйл ажиллагааны стандартыг мэдэх, чанарын хяналтын арга зүйн үр ашгийг үнэлэх, олон улсын чанарын стандартуудтай танилцах. Агуулгын хүрээнд дараах хэд хэдэн агуулгыг багтаах бөгөөд ерөнхийдөө өргөн хүрээний ойлголтыг авах нь байна. Үүнд чанарын баталгааны үндсэн ойлголтын талаар онш зүйн лабораторийн үүргийг, чанарын удирдлагын систем, стандарт үйл ажиллагааны журам буюу СОП, багаж хэрэгслийн баталгаажуулалт, дотоод чанарын хяналт, гадаа чанарын үнэлгээ, үр дүнгийн наривчлал, найдвартай байдал, лабораторийн аюулгүй байдал, тасаг хоорондын харьцуулалт. Энэ бүх хүрээнд өнөөдрийн онш зүйн лабораторийн чанарын баталгааны арга зүй, чанарын тодорхойлолт, үр ашиг гэсэн лекц маань явагдана. Чанарын баталгаа гэж юу вэ? Өвчтний эрүүл мэндийн үйлчилгээний явцад үр дүнгийн найдвартай байдал, наривчлал, хугацаанд нийцэж байгааг баталгаажуулах тасралтгүй үйл явцыг хэлдэг. Үүний зорилго нь дараах өгөгдөхүүнүүдээс илэрхийлэгдэж байдаг. Энд бол шинжилгээний алдааг бууруулах, өвчтний аюулгүй байдлыг хангах, эмчилгээний шийдвэрийн үнэн зөвийг баталгаажуулах. Чанарын баталгааны түүхэн хөгжлийн талаар бүгдээрээ аваад үзье. 1950-аад онд бол эмнэлгийн лабораторийн анхны чанарын хяналтын аргууд бол үүсэн гарч ирсэн. 1967 онд бол Америкийн нэгдсэн улсад чанарын хяналтын хууль тогтоомж батлагдсан. 1988 онд холимог анхны стандартууд нэвтрүүлж байсан. 1999 онд бол ISO 15189 стандарт гарч ирж байсан. 2003 оноос удирдамжууд ар араасаа маш сайн боловсруулагдаж гарч ирж байсан. Нэг ёсондоо лабораторийн гайдлайн гэж ойлгож болно. Онш зүйн лабораторийн үүргийг аваад үзэх юм бол онцлогооны, эмчилгээ үр дүнгийн хяналтын, өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгаа хөгжүүлэлт, нотлохоонд суурилсан аргуудыг, мөн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй байдаг. Чанарын удирдлагын систем нь ISO 15189 буюу эмнэлгийн лабораторийн олон улсын стандартыг бид бүхэн баримталдаг. Зохион байгуулалтын бүтэц байдаг, баримт бичиг, бичлэгийн менежмент байдаг. Мөн боловсон хүчний мэргэжлийн хөгжил, өөрийгөө үнэлэх гадаад үнэлгээнүүдэд хамрагдах гэсэн. Стандарт үйл ажиллагааны журам буюу СОП, СА гэж бид нар үйл ажиллагаанд хэрэгэлдэг стандарт арга ажилбар тийм ээ. Энэ болохоор юуг хэлж байгаа юм бэ гэхээр тодорхой ажлын үйл ажиллагааг стандартчлах бичиг баримтыг хэлдэг. Агуулгын хувьд болохоор харахад бол зорилго хамрах хүрээ байна. Мөн хариуцлага эрх байна. Материал багаж хэрэгслүүд орж байна. Ажлын үйл явц, аюулгүй байдал анхааруулга,
За гүйцэтгэлийн үнэлгээ гэсэн эдгээр одоо хүрээнд за SOP буюу саа маань агуулгадж байдаг. Агуулгуудыг багтааж идэг гэсэн. За багаж хэрэгслийн баталгаажуулалтын талаар мөн авч үзэх ёстой. За үүнд бол одоо баталгаажуулалтын төлөвлөгөө боловсруулах тухайн лаборатори маань өөрөө тийм ээ үйл ажиллагаанд тохирсон, суйрлуулсан онцлогоо тоног төхөөрөмжөндөө. За суйрлуулалт тохируулгыг хийсэн байх ёстой. Шинэ аппарат тоног төхөөрөмжүүд суйрлуулсан бол түүндээ тохирсон за тохиргоонуудыг за мөн одоо суйрлуулалтыг стандартын дагуу, ажилбарын дагуу зөв одоо хийсэн байх ёстой. За дараа нь гүйцэтгэлийн баталгаажуулалт байдаг. За үргэлжилсэн хяналтыг тогтмолжуулах ёстой. За мөн засвар үйлчилгээ, тэмдэглэгээ буюу техник ашиглалтын паспортыг тогтмол, цэвэр, нямбай хөтэлдэг. За дотоод чанарын хяналтын талаар. За дотоод чанарын хяналт гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаанд шинжилгээний чанарыг хянах тасралтгүй энэ процедур ажиллбарыг бол хэлдэг. За үүнд бол одоо контрол дээжийн ашиглалт, Лев Женнингсийн график ашиглах, Вестгард дүрм хөтлөх, за статистик чанарын хяналтуудыг авч ашиглаж хэрэглээд за чанарын дотоод хяналтыг тасралтгүй явуулж байдаг. За энд дотоод чанарын хяналтын материалууд харагдаж байна тийм ээ. За энд юу байдаг вэ гэхээр стабил концентрацтай контрол дээж буюу за бид нар захиалгаар авч бас хэрэгэлдэг. За хэвийн ба патологийн утгатай дээжүүд байдаг. За үүнийг мөн бас захиалгаар авна. Абнормал юм уу, нормал контрол юм уу, абнормал контролуудыг авч өдөр тутмын чанарын дотоод хяналтанд үзүүлэлт болгон дээр тийм ээ шинжилгээний үзүүлэлт болгон дээр хэрэгэлдэг. За мөн эдгээрийг өдөр бүр тасралтгүй шинжилгээний үзүүлэлт тус бүр дээр өөр өөрийн онцлогт тулгуурлан хийгддэг. За мөн баталгаажуулсан найдвартай их үүсвэр буюу одоо ханган нийлүүлэх олон улсын шаардлага хангасан, эрүүл мэндийн яамны шаардлага хангасан ийм одоо харилцагч газруудаас дээр дурдсан контрол дотоод хяналтын материалуудыг авдаг. За Лев Женнингсийн график гэж энэ графиклыг хэлдэг. Та бүхэнд багш нь за слайдн дээр бэлдээд харуулсан байна. За энэ график дээр хяналтын дээжийн үр дүнг график дээр тэмдэглээд төв шугам буюу мен гэд дундаж тэр голын тасралтгүй зураастай шулуун зурсан зураасыг хэлдэг. За үүнээс нэмэх хасах 3S хязгаар хүртэл тэмдэглэж өгдөг. За сайн харах юм бол тэг гэд шугамн зураас маань арагш нь татагдаад дээшээ болох тусмаа нэмэх 1, нэмэх 2, нэмэх 3S хязгаар. За доошоо бол хасах 1, хасах 2, хасах 3S хязгаар гэж тэмдэглэгээд тэмдэглэгддэг. За статистик дүрмийг ашиглан алдааг илрүүлэх энэ аргыг болохоор Лев Женнингсийн график гэж нэрлэдэг. За мөн энэтэй зэрэгцүүлээд бид нар Вестгард дүрмийг хөтэлж авдаг. За энэ олон параметрт дүрмийн систем байдаг. За нэгдүгээрт нь сайн ажиглаад улаанаар тэмдэглэсэн. Тэгээд тоон утгуудаар тэмдэглэж өгснийг багш нь хараасаа гэж та нарыг хүсэж байна. За энд нэгдүгээрт 3S хязгаар буюу за энэ нь болохоор нэмэх 1, нэмэх 2, нэмэх 3S хязгаар гэж ойлгоно. 1-ээс 3 хүртэл гэсэн байгааг. За нэг үр дүн төв шугамаас 3S-д гадуурх хүртэлийг авч үзэж байна. За хоёрдугаарт нь 2S тийм ээ. За дахин дараалсан 2 дүн 2S-д утгыг харуулсан байна. За гуравдугаарт нь 4S буюу за хоёр үр дүн хоорондын ялгаа 4S-д утгаас даваа явчихсан байна. За дөрөвт нь за 1S тийм ээ. За энэ дараалсан 4 үр дүн 1S-д
тэр гарсан байна гэдгийг илэрхийлж байгаа юм. За энэ бол хасах 1S гэж ойлгоно. Зургийн тэмдэглэгээ хараарай. За энд дараалсан 4 өдрийн үр дүн жишээ нь альбомын гэдээ аваад үзэх юм бол альбомын 1 дэх, 2 дахь, 3 дахь, 4 дахь гэдэг контрол хяналтын дотоод хяналтын материалаа уншуултал энэ 4 өдөр дараалаад хасах 1S хязгаараас хасах 4S хязгаар хүртэл тогтмол ингэж уншигдсан байх юм бол за үнийг одоо хэлсэн байна тийм ээ. За 5 дугаарт нь дараалсан энэ 10S гэж байгаа энэ дараалсан 10 үр дүн нэг чиглэлд уншсан байхыг гэж байгаа. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр за яг энэ мэдчлэн түрүүний альбомын дараалаад 10 удаагийн уншилтан дээр аруула за хасах 1S байдаг юм уу? Хасах 3S дээр байдаг юм уу? 10 уншилт аруула ингэж уншсан тохиолдол. За үүнийг хэлж байгаамаа. За тэгээд бид нар ингээд уншуулад Весткарт дүрмэн дээрээ, картн дээрээ ингээд тэмдэглэгээ хийгээд явтгаа. За лабораторид дотоод чанарын хяналтаас гадна за гадаад чанарын үнэлгээг заавал хамраадах ёстой байдаг. За энэ нь болохоор бусад байгууллагын зохион байгуулсан чанарын үнэлгээний зориудаар бэлтгэгдсэн дээж материал дээр өөрийн лабораторийг үнэлүүлэх ийм одоо үйл явц байдаг. За үүнд бол хэдэн ч одоо 100 лабораториуд хувийн болон одоо төрийн байгууллагын тийм ээ лабораториуд бол оролцох боломжтой байдаг. За энд давуу тал нь болохоор лаборатори хоорондын харьцуулалт, за системийн алдааг илрүүлэх, за боловсрол, сургалтын хэрэгслүүдийг олж авах, за лабораторийн чанарыг баталгаажуулах давуу талтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол бусад олон зуун лабораторитой өөрийн лабораторийн үнэлэмж хаана явж байна вэ гэдгийг олж харах ийм одоо боломжийг бидэнд олгож байдаг. За энэ гадаад чанарын хяналтын төрлүүд нь болохоор за мэдээллийн солилцооны схем, нэг төрлийн дээжилгээх схем, онлайн үнэлгээний систем, лабораториудын хоорондын харьцуулалт гэсэн ийм одоо төрлүүдээр явагдаж болдог. За чанарын үзүүлэлтүүдийг дээр аваад үзье. За дараах чанарын үзүүлэлтүүд харагдаж байна. За үүнд бол одоо accuracy буюу нарийн хвчлэл тийм ээ жинхэнэ утгатай ойрхон байх гэж тодорхойлдог бид нар. За дараа нь болохоор найдвартай байдал. За энэ бол давтан хэмжилтийн нийцтэй байдал гэж байгаа юм. За тэр нэг дардас шидэд тийм дардас одоо шидэд дардасны нөгөө сум тэр гол дээр онцсон байгаа юм шиг. За энэ зураглал болохоор нарийн хвчлэлийг жинхэнэ утгатай ойр гэдэг маань тэр голын төв цэг рүү ойр уншилттай байх тусам таны хийж байгаа шинжилгээний үр дүн болоод таны хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж за танай лабораторийн үйл ажиллагаа нарийн хвчлэл бай утга руу маш сайн байна. Нэг ёсондоо олон улсын чанарын үнэлгээнд төгсөж байна. Төгсөн байна. Ойртож байна. Аль эсвэл зөв байна. Тийм ээ. За дараагийнх нь тэр precision гэдээ байж байгаа. Найдвартай байдал гэдэг. За энэ нь болохоор маш олон нөгөө сумны цэг шиг ингээд байж байна тийм ээ. За энэ маань нэг л одоо төв рүүгээ олон давтамжтай байх тусмаа сайн байдаг. За энийг болохоор давтал чанар гэж хэлж байгаа юм. За жишээ нь Дорж гэдэг хүний цусны шинжилгээг аваад үзье л да. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд дээр гематологийн аппаратын дээр уншилтыг тийм ээ хийгээд за 10 удаа уншууллаа гэж бодъё. Дорж гэдэг хүний шинжилгээг за 10 удаа уншуулхад за 10 утга нь аруула тэр голын төв цэг рүү нэг байн дээрээ давтал чанартай уншсал байх юм бол сайн байна л гэж ойлгох. Зөв байна л гэж ойлгох нь. За дараагийнх нь тэр sensitive буюу одоо мэдрэг байдал. За энэ болохоор за өөрөөр хэлэх юм бол өвчтний одоо
шинжилгээний зөв байдлыг, шинжилгээний үр дүнг зөв илэрхийлж гаргаж ирж байна. За дараа нь болохоор бид нар тэр бамбайгаар халахлагдсан ногоон хүний зургаар төлөөлүүлсэн байна те. За энэ нь болохоор онцлог шинж буюу өвөрмөц байдал гэж хэлж байгаа. За энийг болохоор эрүүл хүнийг зөв илрүүлэх. Эрүүл одоо шинжилгээг хүний эрүүл шинжилгээний үзүүлэлтүүдийг яг эрүүл чигээр нь зөв гаргаж ирж байгаа. За дараа нь тэр линарет гэдэг шугаман хамаарал тийм ээ, шугаман байдал. За энэ болохоор хэмжих хүрээний шугаман хамаарлыг хэлдэг. За эдгээр үзүүлэлтүүдийг нийтд нь чанарын үзүүлэлтүүд гэж авч үздэг. За тэгвэл алдааны төрлүүдээ бүгдээрээ мэдэж авъя. За энд болохоор санамсаргүй алдаа, системийн алдаа гэдэг хоёр янзын алдаа байна. За эхнийх бол санамсаргүй алдаа, за дараагийн зураг бол системийн алдааны зураг байна. За санамсаргүй алдаа нь шинжилгээний процессд үүсдэг, статистикийн аргаар тайлбарлагддаг, стандарт хазаалтаар илэрхийлэгддэг. За энэ системийн алдаа нь болохоор тогтмол шалтгаанаас үүсдэг. За нарийн өвчлөлт нөлөөлдөг, багаж хэрэгсэл арга зүйд холбоотой байдаг. За хоёр алдаа хоёулаа хоорондоо ялгаатай байна. За хэвийн утгын мужийг авч үзье. За хэвийн утга гэдэг бол яг энэ график шиг ингэж дүрслэгдэж гарч ирдэг. За энэ нь лаборатори тус бүрийн өөрийн хэвийн утгыг тодорхойлох. За эрүүл популяцаас судалгаа хийхэд яг энэ хэвийн утга шиг ийм дүрслэл зураглал гарч ирдэг. За эрүүл популяц гэж юу хэлж байгаа юм гэхээр эрүүл хүн амыг хэлж байгаа. Ямар нэгэн өвчин эмгэггүй цоо эрүүл хүмүүсийн цуснаас дээж аваад сорц аваад тийм ээ шинжилгээ хийгээд жишээ нь гематологийн шинжилгээнд дээр цагаан эсийн байдаг юм уу, тромбоцитийн байдаг юм уу, WBC тийм цагаан эсийн игнийг ганцхан тэр үзүүлэлтийг ч юм уу аваад ингээд уншуулад үзэхэд за зураглал бол ингэж гарч ирэх нэ. За мөн статистик аргаар 95%-ийг итгэх интервалыг тодорхойлдог. За нас, хүйс, арьс, өнгөөр ялгаатай байж бас болдог. За жишээ нь тийм ээ өнгөт арьснуудын хувьд хэвийн утгын лавламж хэмжээ арай өөр байдаг. За тэгвэл цагаан арьстай за тэр дундаа Азууд бидний лавламж хэмжээ утга бас ийм байна шүү гэд тогтоогоод гаргаад ирсэн олон улс даяараа баримталдаг ийм утга байдаг. За энийг бас хэлж гэн. Гэхдээ тэр нь өөрөө яг тэр арьсны өнгөөрөө ялгаатай байсан ч гэсэн тэр арьсны өнгө нь тэр бүс орон нутагт тийм ээ тэр төв мужид зориулагдсан тэр хэвийн лавлах утга хэмжээний дүрслэл энэ үзүүлэлтүүд бол өөрөөр тэрэ хэвийн утга нь ийм байх юм аа гэд зураглал үзүүлэлтээр байдаг бахнэ. За лабораторийн аюулгүй байдал. За лабораторийн аюулгүй байдлыг авч үзэхийн тулд бид нар аюулгүй байдлын төвшин буюу BSL гэж товчилдог 3 үсгээр. За энэ BSL гэд англи 3 үсгийн товчлолыг танхимын лекцийн хичээлд эрэхтэй бүгдээрээ зөв нэршлэр нь англиар нь бичээд тэгээд монгол нэршлэр нь бас яг зөвөр нь бичээд 4 зэрэгээ олж бичээд ирэх нэ. За багш 1-р даалгавар энэ лекцийн 1-р даалгаврыг өглөө шүү. За энэ BSL биологийн аюулгүй байдлын 4 зэрэг 1-ээс 4 зэрэг хүртэл авч үзнэ. За хамгаалалтын арга хэмжээ, хог хаягдлын менежмент, за эдгээрүүд бүгд орно. За мөн химийн аюулгүй байдлыг зайлшгүй ярина.
тийм ээ, химийн аюулгүй байдал заашгүй яригдана. За үүнд нь хортой бодистой ажиллах дүрм, хэвийн ажиллагааны журам, яаралтай үеийн арга хэмжээнүүд багтдаг байх нэ. За боловсон хүчний мэрэгжлийн хөгжил. За энэ бол яалтчгүй боловсон хүчний мэрэгжлийн тасралтгүй сургалт бол зайлшгүй шаардлагатай. За мэрэгжлийн үнэлгээ, шалгалт байх нь шаардлагатай. За хамтын ажиллагаа, судалгаа буюу эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол явуулж, датан дээрээ ажиллаж, за боловсон хүчнүүд, эмч, эмнэлгийн мэрэгжилтнүүд, лабораторийн техникч нар, за бие даах судлаач нар, тийм ээ, мэрэгжилтнүүд нотлохоонд суурилсан эрдэм шинжилгээний ажлуудыг хийж байх хэрэгтэй. За мөн олон улсын стандартад нийцсэн мэрэгжлийг сонгон судалж байх ёстой. За дараа нь чанарын үнэлгээний үзүүлэлтүүд, за үүнд техникийн үзүүлэлтүүд, за найдвартай байдал, нарийн эвчлэл, за дараа нь болохоор үйлчилгээний үзүүлэлтүүд, за энд хугацаа, зардал, харилцагчийн сэтгэл ханамж зэрэг бүгд багтдаг. За эдийн засгийн үзүүлэлтүүд нь болохоор үр ашиг, зардлын үр дүнтэй байдлуудыг авч үздэг. За лабораторийн мэдээллийн систем. За лабораторийн мэдээллийн системд бол дээж хүлээн авах, бүртгэл хийх хэсэг зайлшгүй байна. За шинжилгээний процессын хяналтын хэсэг зайлшгүй байна. За үр дүнгийн менежмент буюу үр дүн боловсруулах хэсэг. За эмнэлгийн мэдээллийн системтэй интеграц буюу хоорондын уялдаа холбоо, тийм ээ. За тасаг нэгжүүд амбулаториос илгээн, за зөрүүлээд лабораториос илгээгдсэн бүх газар руу хариунуудыг цахимаар мэдээллийн системээрээ хүргэнэ. За мөн дээрээс нь тухайн лаборатори маань тайлан мэдээ гаргах статистик шинжилгээ бол зайлшгүй хийгдэж байдаг. За чанарын баталгааны сорилтууд байж байна. За энд бол санхүүгийн хязгаарлалт, за боловсон хүчний дутагдал, технологийн өөрчлөлт, олон улсын стандартын шаардлагад нийцүүлж ажиллах, ойртуулах, дөхүүлэх, тийм ээ, өвчтний хүлээлт нэмэгдэх зэрэг. За эднэр дээр за чанарын баталгааны сорилтууд маань яригддаг байх нэ. За чанарын баталгааны ирээдүйн чиг хандлага. За ирээдүйн чиг хандлагыг бол багш нь бол маш урган хүрээнд тэгээд давсан нүдээр аль болох харахыг хичээж байгаа. Тэр маань юу вэ гэхээр зөвхөн урдхаа биш, урдах алхмаасаа хідэн алхмаар урагшилж харахыг хичээж зорж ажилтгаа. За энд цахим лабораторийн хөгжил бол яалтчгүй ирээдүйд бол энэ зургт үзүүлснээр, тийм ээ, ийм болох байхаа гэж багш нь төсөөлдөг, мөрөөддөг бас болоосай гэж. За дараа нь автоматжуулалт. За мөн магадгүй юм робот технологи, робот техникч нар ажиллаа зогсож байхыг үгүйсгэх аргагүй. За мөн генийн шинжилгээ болон нарийн онцлогоо, ген, хормосомын төвшөнд бүх шинжилгээнүүд өвчний патогенезуудын генийн төвшөнд шинжилгээнүүд хийгддэг болох. За мөн олон улсын хамтын ажиллагаа, тийм ээ. Тэр маш хурдцтай явагдаж болох юм. Өнөөдөр эмнэлэгт хандлаа гэхэд цагийн дараа Австралиас ч гэдэг юм уу хариу нэрчээдэг авагдсан шинжилгээ маань стейж нь, сорт стейж нь Америк руу ч юм уу илгээгдчихдэг. Тэнд ингээд шууд энд хийгдэж байгаа ажилбарыг тэнд хянаад, за тэгээ гараад ирсэн үр дүнгийн Австралиас ч тэр, Монгол эрдэмтдтэй ч тэр бүгдээрээ тэрэн дээр дүгнэлт хийгээд миний гар дээр цагийн дараа ирдэг ч юм уу байж болох юм, тийм ээ. За онцлогооны стандартын нэгдэл. За энэ бол саяны хэлдэг жишээ. За энэ дээр мөн дэлгэрүүлэх юм бол за ганц лаборатори гэлтгүй энэ үр дүн шинжилгээний тухайн хүний дээж сорц аваад шинжилгээ ингээд дүгнэлт гараад ирэхэд энэ дээр олон улс даяараа хамтарсан ийм онцлогооны стандартын гаргачихсан, тэрэн дээрээ үндэслээд
оншоо тавиад эмчилгээ, тусламж үйлчилгээгээ үзүүлээд байж ахыг үгүйсгэх аргагүй тийм ээ. За 915-189 гэдэг стандарт бол лабораторийн баримталдаг стандарт байдаг. За энэ 915-189-ийн шаардлагуудад болохоор зохион байгуулалт, удирдлага, боловсон хүчний ур чадвар, баримт бичгийн менежмент, тоног төхөөрөмжийн засварлжилгээ, шинжилгээний аргын баталгаажуулалт, үр дүнгийн чанар, үнэн зөв байдал гэсэн энэ шаардлагуудад бол нийцэж тухайн лаборатори маань үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага болдгоо. За чанарын баталгааны мөчлөг. Бид ингээд сайн ажиглаад харах юм бол энэ чанарын баталгаа, чанар гэдэг зүйл маань ер нь онш зүйн лабораторид ямар их үүрэг оройлтой, ямар их байр суурийг эзэлдэг, тэгсэн мөртлөө аль ч шатанд ямар ч үед ингээд яг энэ зургаар өгүүлсэн шиг хизээж тасрахгүй, тийм ээ, тасралтгүй үргэлжилж байх ийм үйл ажиллагааны байдаг бахнэ. Үйл ажиллагааны цогц ийм менежмент, цогц урсгал, цогц ажил байдаг бахнэ. За энэнд болохоор яаж явагддгүү гэхээр төлөвлөлт байна, мэдээжийн хэрэг. Тэгээд төлөвлөсөн юм чинь хэрэгжүүлэх гэж зорж байгаа юм чинь хэрэгжүүлээд ард нь гарна. За энэнд мэдээж альва зүйлийг төлөвлөөд хэрэгжүүлээд явж байхад шалгалт, үнэлгээ, хяналтуудыг заавал хийж явах ёстой, хийгдэнэ. За чеклист бид нар хийгдэн тийм ээ. За тэрний энэ зурагт өгүүлснийг сайн анзаарч харах юм бол араагаар. За энэ араа маань яадгүй гэхээр мөн л адилхан энэ чеклистийг тасралтгүй явуулж байх ёстой гэдэг утга санааг илэрхийлж байгаа. За хамгийн сүүлийн мөчлөг бол энэ өөрчлөлт гэж байгаа. За энэхүү мөчлөг нь чанарын тасралтгүй сайжруулалтын үндэс суурь болдог. За энэ дөрвөн өгөгдлийг тийм ээ аваад үзэх юм бол PD, CA гэсэн дөрвөн үсгээр товчлогдож лабораторид ангаахын хэллэгээр, мэрэгжлийн хэллэгээр явагдаж байдаг бахнэ. За чухал нэр томьёоны орчуулгыг багш нь харуулж өгсөн. За энэ бол лабораторийн техникч мэрэгжлийг эзэмших гэж байгаа 3 дугаар дамжааны оюутнуудад та бүхэн бол төгсөлтийн өмнөх дадлага, мөн ажил дээр гараад тухайн лаборатори, тэгээд лабораторид явагдаж байгаа үйл ажиллагаанууд, тэнд хэрэгжиж байгаа чанарын энэ асуудлууд бүхий л энэ үйл ажиллагаанууд дээр эмнэлгийн нэр томьёо, ялангуяа энэ лабораторийн өрөмөц нэр томьёонуудыг зайлшгүй мэдчих шаардлагатай гэж багш нь бас дүгнэлтэнд хүрсэн. За энд бол quality assurance буюу чанарын баталгаа гэж авч үздэг бамбайны зургаар илэрхийлдэг. Тэгээ бамбайн дээрээ ийм зачет буюу зөв тэмдэг тавьж илэрхийлж. За энэ тэмдэглэгээ байх юм бол энэ чанарын баталгаа штэ. Тийм байна. За энэ чанарын баталгааны журнал байх нь. За энэ чанарын баталгааны хэсэг байх нь. Энд ийм бичиг баримтууд байж таараа, байх нь байна, байрлуулах юм байна, байрлуулъя гэд тийм ээ. За альва зүйлийг ингээд өргөн утгаар нь дандаа тусгаж авч сэтгэн бодож байгаасай гэж багш нь дандаа хичээл тэрэ хүсдэг тийм хэлдэг, ярьдаг. За дараа нь наривчлал. За энэ наривчлал багш нь түрүүнд нь бас хэлсэн тийм ээ. Дардсны тэр голын дардс шиддэг сумны байны дүрслэлээр илэрхийлэгддэг. За энд бол төв рүүгээ байх тусмаа наривчлал маш сайтай байна шүү гэж түрүүнд бас слайдн дээр бас багш нь тодтогч бас хэлж өгсөн. За дараа нь болохоор стандарт үйл ажиллагааны журам буюу тэр дөрвөлжин дотор өөрөнхийгөө тэмдэглэгээнүүд хийж байршуулсан байна тий. За дараа нь дотоод чанарын хяналт буюу саанууд чинь. За дараа нь болохоор
мэдээж чанарын гадаад хяналт байж таараа тийм ээ, гадаад чанарын хяналт. За энэ дотоод чанарын хяналт, гадаад чанарын хяналтын эхэлж ярьцгаад багш нь дараа нь яагаад энэ SOP стандарт арга гаргачлал дээр очиж байна вэ гэхээр ерөөсөө энэ чанарын үнэлгээнүүдийн хамгийн гол анхаарах зүйл чинь энэ SOP нь байгаа юм. СА буюу стандарт арга гаргачлал чинь. Энд болохоор бүхий л тэр лабораторид хийгдэх үзүүлэлт, шинжилгээнүүдийн тэр бүх үзүүлэлт танайх одоо ямар нэр төрлийн шинжилгээ, хэдэн зуун нэр төрлийн шинжилгээг яаж хийх юм бэ? Яаж хийж явуулдаг юм бэ гэдэг бүх өгөгдөл чинь энэ SOP-д багтсан байх ёстой. Энэ SOP-ыг бид нар баримталж барих ёстой. Стандарт арга гаргачлал. Энэнд чинь үйлдэлийн дараалал гэдэг зүйлийг бүгдийг заагаад өгчихсөн байгаа. За тиймээс энэнд онцгойлон ач холбогдол өгч энэ үйлдэлийн дараалал, энэ стандарт арга гаргачлалыг танай лаборатори, танай ажилчид одоо та бүхэн тийм ээ техникч нар маань баримталж дадал хэвшил болгож сурж чадах юм бол дотоод чанарын хяналт, гадаад чанарын хяналт хоёрт бол амжилттай сайн явагдаж, оролцож, солилцож, за мэдээлэл харилцан авч бие биенээсээ суралцах тэр бүх гарц гаргалгаа, тэр бүх үе таалга одоо амжилттайгаар нэгднэ гэж ойлгож болно ятнуудаа. За ингээ багш нь практик зөвлөмжүүдийг бас бэлтэж оруулсан байгаа. За бид нэр онш зүйн лабораторийн чанарын баталгааны арга зүй, чанарын тодорхойлолт, үр ашиг гэсэн энэ лекцийн хүрээнд багш нь нэг хэд хэдэн практик аргуудаас одоо зөвлөмжүүдийг хүргэлээ. За энд чанарын баталгааны төлөвлөгөөг зайлшгүй танайх өөрөө гаргасан байх ёстой. За дараа нь бүх алхмыг баримтжуулах ёстой. Хийсэн бүхий л зүйлээ шинжилгээнийхаа тийм ээ үйлдэлийн дарааллаа барьсан юм уу, контролоо хэрэгэлсэн юм уу, аппарат тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн хэвийн ажиллагааг шалгасан юм уу гэх мэтчлэн. За дараа нь боловсон хүчнийг байнга сургах. Энэ боловсон хүчин гэдэг нь хин юм бэ гэхээр та ажил дээр гарч ирээд та өөрөө тийм учраас та өөрийгөө аль болох тасралтгүй сургалтаар байнгын өөрийнхөө толгойг цэнгэлж байгаасай гэж багш нас хүсэж байна. За дараа нь технологи арга барилыг шинчлэх. За нэгэн хэвийн баригдмал, нэгэн хэвийн урсгалаар одоо юу гэдгийг те нэгэн хэвийн нэг л одоо тэнд байгаа ахлах лаборант гэдэг юм уу? Аль эсвэл тэр одоо лаборатори дотор байгаа 5 одоо техникчийн арга барилаар л очоод төгсөж гараад та ажиллаад байх юм бол танд ерөөсөө тийм амжилттай гэрэл гэгээ цухахгүй, гялтайхчгүй, ёлтойхчгүй бүр. Тийм учраас сүүлийн үеийн дэвшилтэд энэ арга барил руу дандаа тэмүүлж, дандаа өссөн, дандаа тийм зорилгыг урдаа тавьсан сурахын төлөө өнөөдөр би 5-ыг сурж мэдэж чадсан бол дараагийн сард би энийг 8 болгож ахиулна. 8 аргачлалыг би сурсан бол дараагийн сард би 10 болгоё. Ингэж арга барилыг шинчилж байж олон хэсэг дээр хөрвж ажиллах чадварыг бас өөртөө магадгүй 5 жилийн дараа гэхэд багшийнхаа хэлээд байгаа энэ практик зөвлөмж аргуудыг өөр дээрээ бүрэн хэрэгжүүлсэн ийм одоо боловсон хүчин болоосай гэсэндээ багш нас зөвлөж байгаа юм шүү. За ингээд олон улсын стандартад нийцүүлж, хөл нийлүүлж, за амжилт бүтээлээр дүүрэн тийм одоо сайхан боловсон хүчин лабораторийн техникч болоод хамт олноо манлайлсан мөн дээрээс нь тухайн одоо ажиллаж байгаа лаборатори онш зүүн хэсгээ олон улсын стандартад нийцүүлсэн тийм сайхан одоо үйл ажиллагаатай өрнөн авч яваарэ гэж багш нас зөвлөмөр байна. За ингээд энэ онш зүүн лабораторийн чанарын баталгааны арга зүй, чанарын тодорхойлолт, үр ашиг гэсэн өнөөдрийн лекцийг товч хитгэн одоо өгөгдөлд оруулаад дүгнээд үзье бүгдээрээ. За тэгэх юм бол яалтчгүй чанарын баталгаа нь онш зүүн лабораторийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж өгнө, тийм ээ. За олон улсын стандартыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага гарч ирнэ.
зайлшгүй дагаж мөрдөн. За тасралтгүй сайжруулалт нь өвчтний аюулгүй байдал, үр дүнтэй эмчилгээний баталгаа нь болж өгнө. Та нарт итгэх итгэл бусад одоо тасаг нэгжийн эмч болоод үйлчлүүлэгчд төрхөн байна, тийм ээ. Улам итгэлийг нь даах нь байна. За лабораторийн чанар нь эрүүл мэндийн системийн чанарыг тодорхойлдог. За энэ бол яалтчгүй үнэн, тийм ээ. Яалтчгүй лаборатори чанартай байж эрүүл мэндийн системийн чанарыг тэр лабораторийн чанар чадварт тавигдсан үнэлэмжийн үнэлгээний дүнгийн тэр үзүүлэлтээр тодорхойлогдож байдаг. За ингээд өнөөдрийн лекцэндээ анхаарал хандуулсан оюутнуудтай баярлалаа. Багш нь лекцийн холбогдлолтой даалгавар болоод анхаарах зүйлсүүдийг бичгийн хэлбэрээр оруулсан байгаа.